За өнөөдөр би болохоор камерамен хийж байгаа. За их ч амар гоё часуулаан камер. Nikon-ийнх юм байна. D5500 гэж шүү. Зүйтэй. Манай одоо ажлынхан багаар ирээд л байна. Заяа байна. Оо тэр мөм. Миний YouTube-д орох влог. Би нүрээ ингэж бодсон. Нэгтэй амар гоё гараад ирэх хэний гоё авсан. Өө нэр. Би л гадаа. Байгууллагын шинэ жил дуусаад за маш гоё тэмдэглэсэн юм шиг үлээ. Энд батга гарсан байна. Тэгээд нөө сая бичлэгээ эдитэлж агаад би харсан чинь 1 минут 40 секундын бичлэг болох гэдсэн баггүй юу. Тэгээд за энд бас арай хэтэрнэ. Ядаж шинэ жил дээр авсан бэлгүүдээ харуулчихъя гэж бодсон. Манай байгууллагаас өгсөн бэлэг болон монитагийн маань надад өгсөн бэлэгнүүд байгаа байхгүй юу. Тэгээд тэр хоёрыг харуулъя гэж бодсон. Тэгээд энэ жилийн байгууллагын шинэ жилийг би зохион байгуулсан. Тэгээд өмнө жилүүдээс ялгаатай зүйл нь гэх юм бол манайх энэ жил 3 давхар хаус түрээслээд тэгээд тэндээ хонсон өөрийнхөө хэмжээнд зохион байгуулсан учраас гоё шинжил болсон гэж би дүгнэж байгаа. Тэгээд тийм гоё пажама парти шиг тийм шинжил болсон. Би болохоор 2 төрлийн пажаматай явсан. Эхнийхээ пажамаг болохоор яг тийм гоё fancy те айгуу гоё ганган пажама сонгоод хоёр дахь болохоор зүгээр гэртээ өмсдөг ийм би дэвтэйхэн пажамагаа авсан. За хамгийн анх эхний ганган пажама болохоор амар хэцүү байсан нь би бодохдоо юм товчтой гэж бодсон байхгүй. Тэгсэн чинь зүгээр ингээ уйчдаг. Тэг ингээ хамаг юм гарах гээд байгаа юм шиг санагдаад амар тийм тухгүй байсан. Тэг би тэрийг дараа нь товчтой болгож засъя гэж бодсон. За тийм байна. Тэгээд үүрийн 6 дундсан гэж одоо хүртэл миний тархин дотор миний ядаргаа байна. За одоо монитагийнхаа бэлгийг задлаа. Намайг манай Pismal салбарын худалдааны зөвлөгч Золоо ягч намайг сугалсан байсан. Тэгээд ер нь бол намайг ингээд амар мэдэрсэн бэлэг бэлдсэн байсан. Тэгээд амар их баярлсан. Тэг эхнийх нь их юм бол юм хөөрхөн хонтой бал ёо амар хөөрхөн маадтэй. Минийх ингээ миний монитор гарч ирэхгүй байгаад байсан баггүй юу. Тэгээ би бүр амар яана ирээгүй хүн байх үдээ. Ирээгүй хүн нь бэлэг явуулаагүй байх үдээ. Тийм л азгүй хүн байх үдээ гэж бодсоч үгүй байсан. Намайг золигч цугласан байсан. За тэгээд ийм хөөрхөн бугуйч. Энэ бүр дитейл нь бүр амар хөөрхөн байгаад. Тэгээд бал өгцөн байхаар нь би энийг юм жижигхэн тэмдэглэлийн дэвтэр юм байх гэж бодсон байхгүй юу. Тэгээ нээгээд харсан чинь тойл. Амар хүргэн байгаад тий. Ой. Тэгээ энийг ингээд цүнхнээсээ үрчих юм бэлээ. Ингээд. Хүргэн байгаад. За монитагийнхаа манд бэлэг юм байсан. За. Манай байгууллагаас өгсөн бэлэг гэх юм бол бас ер нь гоё заяа. Эхнийх нь болохоор компожа байна. За компожа болохоор сахаргүй тэгээд гоё тийм сахаргүй ундаа. Тэгээд тийм хийж усан бабалтай усан дээр хүйтэн бабалтай усан дээр уухад бүр амар гоё. За тэгэнгүүтээ Skin Food branding Wild Berry-тэй юм хөөсөн цэвэрлэгч байна. Хайрцагнуудыг энэ бисээ хайцсан юм уу нөгөө гоо сайхныхаа хэсгээр тавих гээд тэгээд Skin Food branding ийм лавандертай food mask байна.
ийм гэлэн бүтцтэй юм билий. Ийм. Тэгээд хамгийн сүүлийнх нь болохоор манай дээр ийм Lily by Rit гэдэг ийм makeup brand, exclusive brand-ээр орж иж байгаа байхгүй юу? Тэгэд энэний тосон харандаа байсан. Энэний хамгийн гоё нь буудгүй юм билий. Амар тод гарцтай ярнаа ерөөсө буудгүй. Тэр нь бас амар их таалагдсан байхгүй юу? Тэгээ ерөнхийдөө байгууллагын шинжилгээ нэг иймэрхүү болж өнгөрсөн. Тэгээ би бичлэг буцаад хийдэг болъё гэж маш их хүсэж байгаа. Хамгийн гол нь нөгөө өөрийнхөө сэтгэл зүйтэй айгүй их зөрчилдөд байгаа байхгүй юу? Яагаад тэгэхээр жирэмснээс хамгаалах 3 сарын тариулснаас болоод ер нь бол амар их хэмжээний жин нэмчихсэн. Тэгээд ингээ ерөөсө хасаж чадахгүй. Тэгээ за жин нэмэхээр бичлэгээ хийгээд жингээ хасаад өмнөгшгөө болоод ирэхээр бичлэгээ хийгээд эхлэе гэд ер нь бол бараг 3 сар болсон байна. За одоо гарч хүүгээ эзэрлэгээс нь авах гэж байна. Тэгээд өнөөдөр бол амралтын өдөр байлаа. Гэртээ сайхан амраад үлдчихлээ. Тэгээ нөгөө хүмүүсийн хил амнаас жоох айгаад гэх юм уу? Ямар амар таргалцсан. Пөөхстэ нэрээ. Тэгээ ямар амар таргалцсан гэж хэлүүлэхээс ер нь бол жоох айсан. Тэгээ тийм болохоор YouTube-ээсээ нэлээд удаан хугацаагаар ингээ хол байчлаа. Тэгээд одоо яах вэ? Нэгэн тал би таргалцсан юм чинь тэг ингээ гадуур явахаар ингээ намайг YouTube-ээс үздэг гэд хүүхдүүд ингээ амар хөрхөн хэлдэг байхгүй юу? Тэгээд тэнгүүд одоо тэгээ яах вэ? Нэгэн тал би таргалчихсан. Тэгээ турж чадахгүй байгаас ингээд намайг байгаагаар мань хүлээж аваасаа гэж би хүсэж байгаа. Тэгээд тэгэх юм бол би ер нь амар ойр орхон бичлэгээ хийх хүсэлтэй байгаа шүү. Тэгээ та нар ч гэсэн намайг сансан бол комент хэсэгт бичээрэй гэдэг байхгүй юу? Тэгээд энэ удаагийн бичлэгтэй минь хамт байсан баярлалаа. Баяртай.